Хэлбог дүгнэх юм бол би бол нэг 10-аас нэг за нэг 7 хоног бол үгэн хөдөлгөөн болон хэр бодиттой байгаа нь нэлээд гоё байсан. Тэгээд тухайн хүний одоо нүүрний хувирлыг нь харуулсан хэсэг нь бол нэлээд гоё байсан. Харин сүүлийн жоохон тэр нэг жоохон загварын үүднээс нь хараад үзэх юм бол тэр загварын хэсгийг нэг 10-аас нэг 6 мураа гэж би бол дүгнэнэ. Одоо саний хиттийн AI-ийн хувьд бол за нэг иймэрхүү байна. За тэгээд миний өнөөдрийн иймэрхүү заавар бичлэг маань таалагдсан бол та нар намайг бүгдээрээ subscribe хийгээрэй. Би тэгээд дараагийн контентуудаараа илүү чанартай контентууд оруулна. Тэгээд AI-ийн талаар илүү мэдлэг мэдээлэл асгасан контентууд оруулах болно. За тэгээд миний дараагийн маань контент яг ямар контент байх юм бэ гэх юм бол одоо энэ Adobe 2025 Max гэдэг уулзалтан дээр болсон AI-ийн одоо тал дээр шинжилтүүдийн талаар би танарт базаад мэдээллүүдийг нь бол өгнө. Энэ шууд лайв стрим бол явсан мэлээ 3-4 цагийн нэлээд урт. Тэгээд би нэг хальт харахад бол энэ видео эдитинг дээр бол нэлээд том өөрчлөлт гарч байгаа мэлээ. Тэгээд одоо нөгөө видео нөгөө Photoshop байна да. Тэр чинь бараг ChatGPT руу бараг ирээдүйд бараг оруулж ирэх гэж байгаа гэж би бол жоохон тийм бодсон. Гэтэ энэ тал дээр би ямар нэгэн судалгаа бол хийгээгүй. Тэгээд би дараагийн контентоор бол илүү нарийн судалгаа хийгээд танартай мэдээллүүд бол хуваалцаад бол явна. За тэгээд бичлэг таалагдсан бол намайг саб хийгээрэй. Баярлалаа. За асуудал шийдвэр булангийн маань хамгийн ихний дугаар бол эхэлж байна. За тэгээд энэхүү цувралаараа би яг яах вэ гэх юм бол манай үзэгчдэд AI-тэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарч байгаа юм бол тэрийг нь яаж шийдэж болох вэ гэдэг гаргалгааг нь би энэхүү цувралаараа болол шийдээд явна. За тэгэхээр хамгийн ихний үзэгчийн маань одоо асуудал юу вэ гэх юм бол одоо миний Nano Banana Gemini дээр гарч ирэхгүй байх юм аа. Одоо яаж энэ бананагаа хэвлэх вэ гэж асууж байна. Хамгийн гол нь над энэ бас асуудлаас тохиолдож байсан. Одоо бүгдээрээ Gemini руугаа орох юм бол одоо энэ tools хэсэг дээр нь дарна. Одоо энэчнээс өмнө Nano Banana гэсэн хэсэг нь гарч ирэх ёстой байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь над дээр ч юусоо бас гарч ирдэггүй. Тэгээд би өөрөө ChatGPT дээр суугаад, YouTube дээр суугаад бараг нэг 10 гарам одоо юм гаргалгаа тест хийж үзсэн бүгдээрээ фейлдсэн. Бид нэр Gemini-ийн энэ Nano Banana-г биш Hexfield-ийн Nano Banana-г нь ашиглах хэрэгтэй. Хэрвээ таны энэ Gemini-ийн Nano Banana болохгүй байгаа үед. За тэгээд хэрвээ Hexfield-ийг ашиглая гэх юм бол энэ нас тодорхой хэмжээний сарын subscription төлөх хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ биш дээ Hexfield-ийн Nano Banana-г нь яаж ашиглах юм бэ гэх юм бол за эхний ээлжинд биш дээ хэдүүлээ ингээд за логин юм уу sign up хийгээд орчин. За үүнийхээ дараа бол бүгдээрээ энэ хэсэг дээр бол зураг болон бичлэг гэсэн хэсэг байна. За бүгдээрээ одоо энэ Nano Banana ч угаасаа зураг